Сайн байцгаана уу? Токио Арисан босоо тавтай морил. Тэгэхээр өмнө нь Дайсууд 1000 йений худалдаа авалт хийсэн шүү дээ. Энэ удаад Донкигоос 2000 йенээр худалдаа авалт хий гэж бодож байна. За Шибуягийн Донки нь болохоор Донки Кихотоос арай том 7 давхар учраас Мега Донки гэдэг. За бүгдээрээ 2000 йенд юу авч болохоор энэ үзье. Би Дон Кихотээс 2000 йений юм аваад гэртээ хүрээд ирлээ. Тэгээд 2000 йенээс бага зэрэг хэтэрсэн 2027 йен болчихсон байгаа. За тэгээд юу авснаа та бүхэнд танилцуулъя. За нэг зүгээр. За энэ би анх Японд ирээл яг энэ шоколадтай юм бичээ авч идчихсэн. Тэгээ үнэхээр надад амар таалагдсан болохоор тэрнээс хойш юу н авч идээд л байгаа. Тэгээ ийм авсан байгаа. За тэгээ энэ болохоор дотроо яг ийм жижиг ууттай болохоор хэрвээ та аялал жуулчлаар энчээ ирээд бэлгэнд авах юм бол маш зүгээр санагдсан. Хүүхдүүдэд ч гэсэндээ ингээд задлал тараагаад өгөхөд ч гэсэндээ айгүй зүгээр юм шиг санагдсан. Тэгээ дотроо ийм жижиг ууттай задлах юм бол одоо ийм жижиг ууттай задлах юм бол дотор нь ийм нэг талтай шоколад нөгөө талтай бичээ ийм юу байгаа. Бичээ маяг яг энэ зурган дээрхтэйг адилхан. Стогоо юмтай. За тэгээ энэний үн болохоор 198 йен юм байна. Энд 198 йен. Тэгээ дараагийнх нь болохоор ийм юу байгаа. Витамин С-тэй. За тэгээд ийм хатуу чихэр байгаа. Энд бас харагдаж байгаа бол витамин B1, B2 гэсэн ийм айгуу гоё витаминуудыг оруулчихсан ийм чихэр байгаа. Тэгээд ийм хатуу чихэр, лимонтэй, витамин С-тэй ийм чихэр байгаа. Тэгээд энэний үн нь болохоор бас адилхан 198 йен юм байна. Тэгээд зүгээр хит их чихэр ихтэй. Тэгээ энэ хамгийн гол юм нь юугүй сахаргүй ийм юу байгаа. Чихэр байгаа. Тэгээ 12 төрлийн ийм витаминтэй. Тэгээ ийм чихэр байгаа. За тэгээд энэ болохоор хүүхдүүд ч өгсөн ч тэр ямар сахаргүй нээр амар гоё амттай. Тийм болохоор хүүхдүүд ч тэр за томчууд өөрсдөө ч тэр идэхэд бол маш тохиромжтой. Дээрээс нь витамин их орсон байгаа учраас нэг өсөндөө чихэр гэхээсээ илүү витамин идэж байгаатай л яг адилхан гэсэн. За дараагийнх нь болохоор биско гэдэг ийм бичээн байгаа. Энэ болохоор ер нь бол жоохон хүүхдүүдэд бас зориулсан л да. Тэгээ дотроо 3 хайрцагтай, тэгээ 5 ширхэг, нэг хайрцагт 5 ширхэг. Тэгээ ийм маслтай, за тэгээ сүү орсон кремтэй ийм одоо бичээн байгаа. Тэгээ аманд ороод айгуу гоё хайлаад уусчдаг. Тэгээ дээрэс нь хүүхдэд зориулсан болохоор калори нь ч гэсэндээ айгуу бага. Тэгэхээр жоохон хүүхдтэй хүмүүс байвал энээс бас хүүхдүүдэд авч өгч болно. За эсвэл жиндээ жоохон анхаарч байгаа ч юм тиймэрхүү хүмүүс байвал за гурлийн мэдмээр санагдвал ийм жоохон калори багтай ч юм уу. Дээрээс нь хүүхдэд зориулсан болохоор ирвэл тийм болохоор ийм бас авч идэл зүгээр. Дараагийнх нь болохоор энэ пенал байгаа. Тэмцээ үнэ нь бол байна 500 йен гэсэн. За ийм үзэгний одоо пенал байгаа. За энийг болохоор би дүүдээ авсан. Тэгээд нөгөө манай дүү маань айгүйх зураг дуртай. Тэгээд дандаа л тийм зургийн хэрэгсэл авахаар айгүйх баярлаг чихэр дэмснээс илүү. Тэгээд тийм болохоор би дүүдээ ийм пенал авсан байгаа. Ийм гүзээлцгэнтэй, шоколадтай, бичээнтэй ийм бас ийм жижигэн бичээн байгаа.
Энэ бас ерөнхийдөө хүүхдүүдэд авч өгөхөд бас айгүй зүгээр ийм чихэр байгаа. Бичээн байгаа. Тэгээ Монголд гэхдээ нэг иймэрхүү бичээнүүд бас байдаг шиг санагдаж байна. Тэрнтэй л яг адилхан. Гэхдээ нөгөө хүүхдүүдэд авч өгвөл айгүй тохиромжтой. Тэгээд дотроо ингээд гарч ирж байгаа. За доторх нь ийм юм байна. Дараагийнх нь болохоор энэ нүүрний хөөс тэгээ коллагентэй ийм хөөс байгаа. Миний яг нүүд хэрэгэлдэг хөөс маань дууссан. Тэгээд яг хөөс авах шаардлагатайсан болохоор би ийм хөөс авсан. Миний үнэ нь 398 yen юм байна. Тэгээд би энэс ерөөсө хэрэглэж үзэж байгаагүй. Гэхдээ энэ коллаген орсон болохоор ер нь гайг байх гэж бодсон. Тэгээд дээрэс нь хамгийн гоё юм нь энэ юу хөөсрүүлэгч нь ингээд дагалдаад ирчихсэн болохоор надад айгүй гоё санагдаад тэгээд би энэс хэрэглэж үзэхээр ингээд авсан байгаа. За ийм нүүр цэвэрлэгч байна. Нүүрний хөөс. За дараагийнх нь болохоор за ийм ногоон цай байгаа. Амар цангаар бараг уугаа дууссан ч гэсэндээ та бүхнээ танилцуулъя. За энэ болохоор 69 юм. Нэг ийм одоо ногоон цай 69 юм. Энд ихтэй айгүй нөө тийм өтгөн биш. Гэтэ бас бүр тийм амар шингэн биш болохоор айгүй таалагдаад идэх. За дараагийнх нь болохоор энэ Харукайро гэдэг ийм юу байгаа. За тэгээ энэ болохоор яадаг вэ гэхлээр энийг болохоор хөлн дээрээ одоо амьсныхаа гадна талд нагаад тэгээ гутлаа өмсчүүд айгүй гоё ингээд доороос ингээд халууд үгээд тэгээ өвлөө болохоор энийг хэрэглүүл айгүй зүгээр хөл ерөөсөө доороосоо даарахгүй. Тэгээ тийм болохоор энийг бас та бүхэнд санал болгохыг үзүүлье гэдэг энэс авсан байгаа. Энэ үнэхээр айгүй зүгээр. Тэгээ Монголд ялангуяа амар хүйтэн байдаг штеп. Тийм болохоор яг өвлөө тэгээ энэс аваад хэрэглэх юм бол одоо гоё ерөөсөө хөлнөөсөө даарахгүй гэсэн. Энэ тэгээд нэг байдалд нь болохоор 10 цаг барьдаг учраас гадуур ингээ яг явахтаа өмсөхөд бол яг тохиромжтой. Дотроо 10 ширхэг орсон байдаг. Миний одоо Don Quixote гэдэг дэлгүүрээс 2000 yen-ээр худалдаа авсан бүтээгдэхүүнүүд маань дууслаа. Тэгээ та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Ямар ч та бүхэн хэрвээ Don Quixote-д орох юм бол өөр зөндөө олон авахар маш олон зүйлүүд байдаг учраас та бүхэн өөртөө бас ирээд дэлгүүрээр өөрсөндөө хэрэгтэй зүйлээ аваарай. За тэгээд бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Like and subscribe дараарай. Баяртай.